Ерөнхий сайд баялагын хулгайн талаар нэлээд ярьж байгаа. Ер нь энэ баялагын хулгайтай тэмцэх, энэ хууль бусаар хулгайлагдсан хөрөнгийг эргүүлж авчрах нь өнөөдөр гадаа энэ жагсаж байгаа багш нар, эмч нарын цалинг дэмжих энэ суурь нөхцөл бол болох бах. Та 8 дугаар сарын 17-ны өдөрт Монгол Улсын засгийн газрын хуралдааны дараа санаж байна. Хууль бус хөрөнгийг хураана гэсэн. Энэ үед бол бас би гайхаж байсан. Энэ удаа ямарваа нэг хууль эрх зүйн орчин боломжгүйгээр яах юм бол анх томилогдож байхад энэ хууль бус хөрөн нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураах нөхөн төлөвлөх тухай хуулийн талаар танаас сууж ирсэн. Монголд ийм хууль эрх зүйн орчин байгаа гэж хариулж ирсэн. Харамсалтай нь өнөөдөр олон удаагийн өршөөлийн хууль болоод өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль тогтоомжийн хүрээнд энэ өмнөх 30 жилийн гэж ярьж байгаа бидний энэ хулгай, баялагын хулгай, олон төрлийн төрд ойрхон байсан хүмүүсийн хийсэн хулгай, хууль бусаар хөрөнгөцсөн хүмүүсийн хөрөнгийг хураах орчин нөхцөл хязгаарлагдмал байгаа. Зөвхөн шүүгийн шийдвэр гарч ингэж явдаг, гэмт хэрэг ярил хөө үйлц хугацаа явдаг, иргэний журмаар улам бусад арга хэрэгслэр хөрөнгө хураадаг энэ механизм байхгүй байгаамаа. Тэгэхээр хамтарсан засгийн газрын үед нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураах тухай, иргэний журмаар нөхөн төлөвлөх тухай гэсэн энэ хуулийн төслийг өргөн барьсан засгийн газраас өнөөдөр улсын хурал дээр байгаа. Өнгөрсөн 7 хоногт даваагийн зөвхөн гишүүний асуултанд та бас хариулж ялын хурал дээр байгаа гэд. Тэгэхээр яг энэ хууль эрх зүйн орчныг нь боловсронгуй болох чиглэлээр танай засгийн газар ямар арга хэмжээ авах юм бэ? Ер нь энэ авилгын эсрэг багц хууль буюу энэ ганцхан хууль ус хөрөнгө хураах хууль биш шүү дээ. Монгол Улсын үндсэн хууль зааснаар Монгол Улсын засгийн газар гэмт хэрэгтээ тэмцэх үүрэгтэй учраас энэ дотор дагалдуулаад маш олон хууль нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл явж байгаа. Та энэ хуулийг дэмжих үү? Баялагын хулгайтай тэмцэнэ гэж байгаа таны энэ хүсэл зориг тэмцэл чинь хууль эрх зүйн хувьд яаж биечих вэ? За, Алтан гэрэл гишүүний асуултанд хариулъя. За, 8 дугаар сарын 17-нд болон би анх томилогдож байгаа үедээ хэлсэн зарчим бол засгийн газар бол хууль тогтоох эрх мэдээлэлдэггүй, тийм ээ. Таны өргөн барьсан хууль улсын хурал дээр байгаа. Засгийн газар дээр биш, улсын хурал дээр байгаа. Улсын хурал хууль тогтоох бүрэн эрх мэдлийнхаа хүрээнд хууль хэлцэх тогтоох явцад бол бид одоо дарамт шахалт үзүүлэх юм уу, нөлөөлөх хуулиар хориотой бид байр сууриа илэрхийлээд өргөн барьсан энийг одоо хилцэн батлах асуудал нь улсын хурлын бүрэн эрхийн асуудал. Нэгдүгээр тэгж би хариулсан. Хоёрдугаар би 25 оны 7 дугаар сарын 3-ны өдөр энэ албан даалгаврын хувийг танд өгч болно. За, хууль зүйн тухайн хууль зүйн дотоод хэргийн сайдад авилгатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэн авилга албан тушаалын гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөлийг арилгах талаар авах арга хэмжээний төсөл төлөвлөгөө боловсруулж 7 дугаар сарын 23-ны өдрийн засгийн газрын уралдаанаар хэлцүүлэлт даалгавар өгсөн. 2 дугаар залдаар энэ авилга албан тушаалын гэмт хэрэг үлдэж үндэслэгүй хөрөнгөчсөн, нийтийн өмчийг шамшигдуулсан, ашигласан, нийтийн албан тушаалтнууд хариуцлага тооцох, хууль бусаар олсон орлогыг хураах эрх зүйн орчин боловсронгуй болох асуудыг судалж саналыг 7 сарын 23-ны өдөр засгийн газрын хуралдаанд танилцуулахыг үүрэг болгосон. За, хууль бусаар болсон яг энэ гэмт хэрэгтээ үйлдээд тогтоогдсон хөрөнгүүдийг хураах ажлыг зохион байгуулахыг бас үүрэг болгосон. За, энэ ажил маань албан даалгаврын хэрэгжилтийг бол одоо энэ 7 дугаар сарын 3-ны өдөр гэж гаргасан байна. Энэ зохион байгуулалт ажлууд. Ингэж байгаа хууль эрх зүйн орчны хүрээнд байгаа хууль эрх зүйн орчны хүрээнд жишээлбэл 328 нүүрсний хулгайтай холбогдогчдын хэрэгж шийдвэрлэгдээгүй байж байна. Шийдвэрлэгдээгүй одоо хэлцэгт. Энэ асуудлуудыг хэн шалгаад За нэмж засгийн газрын гишүүн хариулах бас нэгтэй энэ дээрээс гарч хариулна. 1 минутыг тэр 3 номер төр энэ дэрийн зэрэг 3 номер. За, засгийн газрын гишүүд хариулахаар бол 3 номерын энэ дээр байж ах ёстой шүү. За, авилгачдын хөрөнгийг бол хураасаар ирсэн байдаг. За, энэ эрх зүйн орчныг улам боловсронгуй болох асуудлыг манай Алтан гэрэл сайд маань санаачлаад оюун эрдний засгийн газар огцордогийнхоо өмнөх өдөр улсын их хурлд өргөн барьж хэлцэхэн шийдсэн байна. За, энийг бол би зүгээр улс төр болгож ярих асуудал бас биш ээ гэж үзэж байгаа. Зарчмыг нь дэмжиж байгаа. Алтан гэрэл сайдтай энэ хууль тогтоомжийг улсын их хурал дээр
Монгол улсын үндсэн хуульд нийцүүлж батлуулахын төлөө байна. Үндсэн хуулиас халсан асуудлыг бол Улсын их хурл хууль тогтоогч би дэмжих ёсгүй гэж үзэж байгаа. За Монгол улсын дээжүх болон хууль хяналтын байгууллагууд бол зарим асуудлаар За. За алтан гэрэл гишүүн нэмж нэг тодруулъя. Минут. За ер нь бол энэ хууль эрх зүйн орчин юм бүрхэг байгаа учраас энэ эрэл хайгуулын үр дүнд л дэлхийн бусад орнуудын жишгийг хараад жишээлбэл бүгд найрамдах Солонгос улсад яг юм хууль байгаа хгүй. Тэгэд Америкийн нэгдсэн улс байдаг ч юм уу энэ хууль ус хөрөнгөтэй тэмцсэн улс орнуудын жишгийг хараад боловсруулсан ийм л хуулийн төсөл, ийм л багц хуулийн төсөл байгаа юм. Тэгэхээр энэ дээр бол ямар ч байсан буцаа татаж авахгүйгээр энийг бол хилцүүлээд үндсэн хуулийн хүрээнд бол энэ хилцүүлэх юм байна гэж ойлголоо. За тэгвэл бас нэг асуулт. Авилгын төсөөлийн индекс байгаа. Монгол улс 121-р байранд явж хагаад хамтсан засгийн 114-р байранд орсон. За яг энэ 114-т орсон 7 байр урагшлал оноо хэвээрээ байна гэж байгаа боловч дэлхийн бусад улс орнууд ковидын дараах нөхцөл байдал, авилгын нөхцөл байдал хүндэрч байхад 7 байр урагшилсан юм аа. За яг энэ урагшилсан жилийн 6 сард нь энх 2 сард 6 сард миний бие ажиллаж ирсэн. Тэгэхээр цаашид энэ авилгын төсөөлийн индексийг бууруулна гэдэг бол зөвхөн гэмт хэрэгтэй тэмцэх асуудал байдгүй юм л да. Энэ чиглэлээр ямар ажил хийж бодит үр дүн гаргах вэ гэсэн ийм асуулт. За маш сайхан асуулт байна. Яг энэ чиглэлээр бид энэ 7 сарын 3-ны болон 7 сарын 17-ны захирамжуудаар ер нь авилгатай тэмцэх зохиц бодлого хэрэгжүүлэх, авилгатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх. Улмаар энэний бодит үзүүлэлтүүд нь авилгалын индексийг бууруулах юм төсөл хөтөлбөр гаргасан юм. Авилгалын индекс бууруулахад 3 зохиц өөрчлөлт хэрэгтэй байна. Нэгдүгээр бодлогын өөрчлөлт. Энэ улс төрийн хүсэл зорилгыг илэрхийлж дээд чатны авилгалтайгаа тэмцэж байгаагаа нотолж улсын их хурлын парламентын засгийн газар нь энэ хүсэл зорилгоо илэрхийлж тэмцэж явах хэрэгтэй. Энэ бол авилгалын индексүүд буурах нэгдэх гол үзүүлэлтүүдийг нийтээс авсан судгаар тодорхойлдог. Иргэний нийгмийн байгууллагуудаас асуудаг. За энэ бодлогын өөрчлөлтийн хүрээнд бид нар одоо төрийн өмчийн ил тод байдлыг явуулах, хувьчлах, төрийн оролцоог багасгах, шилэн болгох ийм зохиц бодлогын өөрчлөлтийг нь тусгасан. Энэ бол бодлогын өөрчлөлтийн асуудал. Хоёрдугаар багц өөрчлөлт бол авилгатай нүүрсний улгаатай тэмцэх энэ шилэн болгох зохиц хүрээнд олон нийтэд ил тод болох. Албан тушаалтны хяналтаас ард түмний хяналт илүү сайн учраас энэ бүх гэрээ энэ бүх юм. Эндрийн 3 минут 3 номер. За авилгатай бол бүх төвшин тэмцэх ёстой. Тэр дотроо хууль тогтоох байгууллага маань бас манлайлж энэ дээр үлгэрлэх ёстой. Ганбаатар гишүүний санаачилсан хулгай ичээд улсын их хурлын гишүүний халдшгүй байдлын ард нуугдаж хуулийн хариуцлагаас бултах санаачлахыг дэмжихгүй байх ёстой. Эндээс эхлэх ёстой шүү. За дарга цэрэг хамаагүй баригдах ёстой. Хууль шүүхийн өмнө эрхтэгч байх ёстой. Бид үндсэн хуульд тангараг өргөсөн. Авилгачдын хөрөнгийг хураахад 2015 онд баталсан эдийн засгийн ил тод байдлын хууль гэх нэртэй нийтдээ 3 тэрбум долларын хууль ус хөрөнгийг өршөөсөн хууль садаа болж байгаа. Тэр хуульд энэ өршөөгдсөн хөрөнгүүдийг эргэж эрүүгийн хэрэг үүсгэх, гүйцэтгэх ажил хийх. Ганбаатарын хосын иргэн гишүүн асуулт асууж өгөх.